Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ 28 нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ ээлжийн нэвтрүүлгээр үндэсний брэнд үү эсвэл дэлхийн брэнд үү гэдэг сэдвээр өр Монголын өдрийн санины нэвтрүүлэгч хөтлөгч Урхан дүүрэн жаргалтай үзэлцэхэд бэлэн боллоо. За юуны түрүүнд үндэсний брэнд байж ич дэлхийн брэнд бий болтгоо гэж хэлмээр байна. Яагаад тэгэхээр альва дэлхийн брэндүүд одоо анх эхлээд бий болонготой шууд дэлхийн брэнд болдгоо. Эхлээд үндэсний брэнд байж ич одоо хөгжөөд дэлхийн брэнд болдог. За эргүүлээд ярих юм бол үндэсний брэндийг яаж дэлхийд таниулах вэ? Дэлхийн брэнд болгох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Мэдээж маш олон хүмүүс энэ брэндийг дэмжиж ийж, ашиглаж ийж, хэрэгжилж ийж энэ дэлхийн брэнд болж чадна. За тэгвэл хэн ашиглах вэ? Тухайн улс орны ард иргэд одоо үндэснийхээ брэндийг дэмжиж ийж, хэрэгжилж ийж, ашиглаж ийж одоо дэлхийд гаргана гэсэн үг байхгүй юу? За басны талаас нь ярих юм бол за энэ дэлхийн брэнд гэдэг гүйгээд байгаа энэ дэлхийн брэнд чинь чамд зохих уу, тохирох уу гэдэг асуудал гарч ирнэ. Одоо жишээлбэл бид нэр хоол хүнс тэгээд хувцас хундраар авч хэлээ л да. За энэ нутгийн усыг ууж энэ нутаг дээр өссөн хүний ходоод нь тэр гадаадын брэнд тохирох уу, зохих уу гэдэг асуудал гарч ирнэ. За муухаар хэлэх юм бол хэрэг галууг дурааж иж хөлөө хөлдөвөө гэдэг үг байдэн шүү дээ. Тийм учраас за чиний өөртөө зохисон энэ брэндийг ашиглаж хэрэглэнэ гэдэг бол мэдээж одоо чиний нутгийнхаа брэндийг хэрэглэнэ одоо улс орныхаа брэндийг хэрэглэнэ гэсэн үг байхгүй юу. За хувцас хундраар авч хэлээ л да. Европын одоо гутлыг авч өмсгöd ер нь жижиг эрдмээр маш бага байдаг. Гэтэ хятадын үлдвэрсэн гутлыг авна гэх юм бол харин том эрдмээр олддгоо. За басны талаас нь авч хэлэх юм бол мэдээж хүмүүсийн орлого одоо иргэдийн амжиргаа орж ирнэ. Одоо дэлхийн брэндүүд их хөвчлэн одоо үндэсний брэндийг бодох юм бол харьцангуй өндөр үнэтэй байдаг. Харин одоо 86% нь дунд буюу дундаас доогуур орлоготой гэж үр дүн гарсан ийм одоо нэг орны хувьд тэр бүх хүмүүс одоо дэлхийн брэндийг ашиглаж чадах уу гэдэг асуудал гарч ирнэ. Тийм учраас одоо дэлхийн брэнд гэж гүйхэх оронд үндэснийхээ брэндийг дэмжиж хөгжүүлээд дэлхийд гаргачих юм бол одоо улс орныхаа эдийн засаг нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна гэсэн үг байхгүй юу? За энэ учраас энэ дэлхийн одоо үндэснийхээ брэндийг дэмжиж байна гэдэг бол зүгээр л нэг эдийн засаг хувь хүний сонголтын асуудал биш. Энэ бол эх оронч үзэл сэтгэлгээний асуудал гэж би өөрөө ойлгодог. За брэнд гэдэг зүйл зөвхөн нэг одоо зураг томдог лого биш. Түүний ард үйлчилгээ, хамт олон тухайн компанийн соёл, за эдийн засгийн боломж, за тэгээд нийгмийнхээ одоо хандлага одоо модыг мэдрэх мэдрэмж, за үүнээс гадна бас чанар, технологи зэрэг олон зүйлийн одоо хүчин зүйлээс одоо брэнд гэдэг зүйл бий болдог. Тийм учраас бол дэлхийн брэнд гэдэг зүйл бол энэ бүхнийг бодолцсон тийм ээ. Ягаад гэвэл түүний артал одоо артлын үйлчлэгч байна уу? Яг одоо сонгож хэрэгжилж явах үед одоо надад өгөх мэдрэмжүүд нь юу гэдгийг надад нэг эргэлзээ төрүүлэхгүй за энэ бол болдог юм байна гэдэг тийм итгэлийг өөрөө ирэхгүй олгоод байдаг. За тэгэд бас ярьдаг л да үндэсний брэндээ дэмжих одоо үндэснийхээ эдийн засаг, улс орны эдийн засаг, хамт олонны эдийн засгаа дэмжиж байна гэх. Гэтэл дэлхийн брэнд гэдэг зүйл чинь өнөөдөр брэнд нь хэдийгээр одоо тухайн улс орны боловч тэр бол одоо дэлхийн одоо олон улс орнуудад ажлын байр хангацсан, олон улс орнуудад тухайн брэндээр бизнес эрхэлж байгаа хүнийг бий болгочихсон, тухайн улс үндэстэн зориулсан бас зарим бүтээгдэхүүн өнтер гаргачдаг ийм тохиолдол байдаг. Тийм учраас бол өнөөдөр одоо үндэсний брэндүүд, дэлхийн брэндүүд гэдэг асуудал дээр бол би нэг өөрөө нэг хэрэглэгч хүний хувьд бол дэлхийн брэнданд илүү байгаа бол илүү одоо юу гэдгийг ойр, илүү хүртээмжтэй юм санагддаг. Үүнээс гадна одоо шударга өрсөлдөөн гэдэг зүйл яригдана. Хэрвээ үнэхээр одоо үндэсний брэнд гэдэг чанар нь хүрэхгүй юм уу, технологийн одоо хоцрогдолтой юм уу, гол одоо үйлчлэгээний согоохтой ийм бүтээгдэхүүнийг дэмжиж явах юм бол энэ одоо юу гэдгийг эрхэлсэн хөвгүүд өвөр дээр баана гэдэг чинь үнэхээр одоо үндэсний брэнд гэдэг тэр өөр хошроод бүгдээрээ тэр одоо юу гэдгийг чанарын дутагдaltaй юм уу өнгө ямар нэгэн асуудалтай бүтээгдэхүүнийг авах нь тухайн компанийг дэмжиж байгаа хэрэггүй өгвөл сөргөөрөө тухайн компанийн хөгжлийг одоо юу гэдгийг хөгжлийн хуурч хөгжлийн одоо нэг аргалж тухайн компаниг одоо юу гэдгийг цаашдын хөгжилд нь одоо юу гэдгийг өөрийн ч мэдлэг угаар ийгэж сөрөг нөлөө үзүүлж байгаа юм болов уу гэж боддог. Тийм учраас бол дэлхийн брэндээ дэмжиж байна. За та сая ярьлаа л да үндэсний брэндээ яаж дэлхийн брэнд болгох вэ, яаж хөгжүүлэх вэ гэд ярьсан. Мэдээж тэртээ тэргүй чи хөгжиж чадах юм бол дэлхийх болж байна. Тийм ээ. Үндэсний брэнд байснаасаа дэлхийх болж хөгжиж байна. Бүх брэндүүд тийм шүү дээ. Тэгэхээр яхаараа би игээ сайн нэгээд сонголтоо гэж байж хад бигээ сайн нэгэнтээ дэлхийд хүлээн зөвшөөрсөн юм би шууд аваа хэрэглэж болно шүү дээ. Нэг амьдарсны орнд сайн нь яагаад хэрэглэж болдгоо юм бэ гэд заавал гадаад ирэх хэрэг шаардлагагүй шүү дээ. Тэр сайн дотор ч бас үндэсний брэнд байж болно. Бидний сонголт хийх өвчин бол маш хүнд болцсон. Хүн болгон сонголтын юм толгой өвддөг. Тэгээ ийм үед бол дэлхийн брэндүүд бидэнд хамгийн одоо
боломж болцоо өгж байгаа байхгүй юу? Би зүгээр их холын дэлхийг гэж ярихгүй заяа. Зүгээр биендих одоо дэрэгдэх тийм жишээ авъя. Жишээ нь ихэд хэдэн айл зэрэгэлдээ айл хурц зэрэгэлдээ айл байгаа. За энднийх одоо гурал хал сайн хийдэм аа, эднийх одоо ногоо сайн хийдэм аа. Тэгээд за эднийхийг идээд байдаг. Бидний гурлыг аваад байдаг. Тэгээд өөрөө өөрийгөө хөгжүүлэхгүй одоо би энэ шиг сайн хийх ёстой юм аа гэж өөрийнхөө би яагаад энэ шиг сайн хийж чадахгүй байна гэдэг тэр талыгааны олж харж иж өөрийгөө хөгжүүлж сая тэр хүмүүсийн төвшин дээр тэгэхгүй насаараа хүнийхийг идэнэ гэж байхгүй шүү дээ. Би сая бас ярьсан дэлхийн брэнд тухайн одоо улс оронд бол баг ингээд хөрстэй болоод тухайн хөрсөн дээр нэгэнтээ ингээд амьд болчихсон. Бараг тухайн брэндээс дутахгүйгээр олон их хөдөлмөр хүчийг олон хүнд боломж олгож байгаа. Тийм учраас бол миний хувьд бол энэ надад илүү одоо юу гэдэг боловсронгуй ийм сонголт надад илүү одоо юу гэдэг ихний сонголт болоод явчихж байгаа байхгүй. Би одоо яг ингэж яриа гэж бодоод байгаа байхгүй. За дэлхийн брэнд гэдэг сэдвийг сонгосон таны хувьд азгүй заяа. Яагаад тэгэхээр чинь дэлхийн брэнд гэдэг юмыг хүмүүс яаж ойлгож байна вэ гэхээр яг үр дүнгийг л олж хардаг. За энэ нэгэнтээ дэлхийн брэнд болсон байна. Тийм учраас энэ сайн гэдэг. Гэтэ энэ дэлхийн брэнд чи яаж дэлхийн брэнд болсон бэ гэдэг чи анх эхлээд үндэсний брэнд яж хагаад тухайн үндэсний тухайн улс орны ард иргэд нэгээр дэмжиж сайн хөгжүүлсний улмаас энэ чинь дэлхийд танигдчихж байна гэсэн үг байна. Уцран зах зээл гэдэг ягаад зүгээр л чанарыг хараад шууд за энэ маш их чанартай байна. За экспортлыг гадаадд гаргая гэдэггүй. Жишээлбэл одоо бүгд найрамдах Солонгос улс тийм ээ. Үнэхээр үндэсний брэндээ дэмждэг. Тийм ээ Samsung, за Солонгос машинууд өнөөдөр бид харахад тэгж харагдж байгаа боловч тэн дотор тухайн Samsung гэдэг компани, өнөөдөр компани өөрөө бүрэн бэлтгэлтэй, өөрөө үнэхээр дэлхийн одоо гарч чадах тийм чадамжтай байгаа байхгүй юу да. Тийм учраас өнөөдөр бид нь Samsung сонгоод барьцсан л явж байна. Тэр дэлхийд танигдах боломжийг хэн олгож байна вэ гэхээр тухайн орны ард иргэд үндэсний брэндээр дэмжиж тэр боломжийг гадагшаа гарах боломжийг хангаж байна гэж би байна. За яад энэ дэлхийн брэндийг чи одоо ингээд өөрөө мэдсэн би дэлхийн брэндийг хэрэглээл би дэлхийх болцсон гэж ойлгодог бол тэр шал буруу. Яг юм байхгүй. Одоо өнөөдөр бидний ярьж байгаа сонголт аль нь дэмжих вэ гэдэг чинь тийм байхгүй. Эхлээд чи үндэсний брэнд гэдэг зүйлээ бий болгох ёстой. Эхлээд өөрөө тийм юу гэдгийг адил тэнцүү дэлхийн брэндтэй адил тэнцүү өрсөлдөх чадaltaй брэндүүд юм уу тийм компаниуд чамд өөртөө байж ах ёстой. Тэгжээж одоо аль нь дэмжих дэмжихгүй гэдэг юм яригдана. Үйлдвэрлэдэггүй улс үндэстэн хөгждөггүй гэдэг шиг. За тэгвэл тэр үйлдвэрийг яаж хөгжүүлэх вэ гэхээр чинь үйлдвэрлэнэ гэдэг чинь хамгийн эцсийн зорилго нь хэрэглэгч шүү дээ. Хэрэглэгчд хангана гэсэн үг байхгүй юу? Хэрэглэгчгүй ажиж тэр үйлдвэрийг яаж хөгжүүлэх юм бэ? Сая битгаар ярьсаар нэг л зүйл дээр ер нь санал нэглээ. Тэр нь юу вэ гэхээр өөрөө хүчтэй байх хэрэгтэй тийм ээ. Өөрөө хүнд хэрэгтэй байх хэрэгтэй. Чи өөрөө алт байж хүмүүс чамайг ялзуулна тийм ээ. Тийм учраас энэ санал дээр бол юу ч гэсэн нэгдэж байна. Тэгээд үнэхэрийн одоо хүнээр дэмжүүлэгийг бол өөрөө ихлэд хүчрэх бай. Өөрөө ихлэд бэлтгэлтэй бай, тийм ээ. Гэхдээ би юу дэлхийн брэндээр дэмжиж байна. Дэлхийн брэнд үндэсний брэндийн сорин дээр би бэлтгэл гэдэг үгийг хэлмээр байна. За хоёр оролцогч маань яахын аргагүй их ширүүн өрсөлдлөө. Ер нь таны хувьд бол алийг дэмжих вэ? Комент бичиж биднэрт сэтгэгдлээ үлдээгээрэй.